Үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зочны ярилцлага эхэлж байна. За өнөөдрийн миний зочноор Говьалтай аймгийн 9 булаг сумын засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Дашбунцаг оролцож байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Та сайхан аварчж байна уу? Сайхан аварч байна. Хоёлаа танаа аймгийн за ялангуяа 9 булаг сумаас хоёлаа ярилцлага эхлэе. 9 булаг сумын давуу тал онцлог юу вэ? Манай 9 булаг сумын давуу тал бол аймгийн төвдөө оршиндог. Аймгийн төвийн бүх газруудын эзлээс гадна за хоёр хөдөөний багтай Наран баг, Арагшаан тог гэдэг хоёр багтай байдаг. За нийт хүн ам нь бол одоо 19,000 гаруй. Үүн дээр бас төр оршин суугчид байдаг. Одоо бид цугуул соёл дээрсэн хүүхдээ харах, эмчтэй хийлгэх, ажлын байр хайх гэдэг зөндөө хүмүүс оршин суудаг. 3,000-3,500 хүн оршин суудаг. Тэгэхээр ойролцоогоор бодохоор 9 булгад бол нэг 22-23 мянган хүн амтай ийм өсөлт өсөлттэй. За мөн манай нутаг дэвсгэрт байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй. Бүхэлдэн одоо хамтаа ширгуулын аймаг гэж байдаг. Хамтаа ширгуулын аймаг гэдэг нь та бүхэн мэдж байгаа бас ер нь манай аймгийн чинь хамтаа ширгуулын аймаг гэдэг байсан шүү дээ. Тэрний үргэлжлэл нь өнөөдөр Говьалтай аймаг байна. Тийм учраас Монгол улсад 4 аймаг гэж нэрлэгдэж нэг уулын аймаг нь манай аймаг байсан байна. Тэр үзэсгэлэнт байгальтай тэр дахин застай том уул. Тэр ууланд мод байна. Ой мод байна. Ус байна. Одоо манайх чинь хээр талтай, ойтой, говьтой, онцлогтой сум л да. Цай та хэллээ газар усны хувьд одоо байгалийн үзэсгэлэнт газар ихтэй гэд энэ газруудыг түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого явьж байгаа вэ? Тийм би өчигдөр болоод сумынхаа иргэдийн хурлаар дунд хугацааны бодлого гэж боловсруулсан. Энэ дээр аялал жуулчлалын бодлогыг боловсруулсан. За энэтэй холбоотой боловсруулсантай холбоотой ажлын гишүүд гарч миний тохиромжоор байгуулагдаж судалгааны ажлууд хийгдэж байна. За зарим ажлууд нь эхлэлтэй явж байна. Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж одоо газар оролтууд байрлуулах газруудыг нь одоо бид нар бас газрын төлөвлөгөөнд оруулж өгч байна. За мөн аялал жуулчлалтай холбоотой тэнд одоо амралт за үзэсгэлэнт байгалийн газруудаар бас тийм нөхцөл нь бүрдсэн аялалтай тухтай тийм орчин байх хэрэгтэй. Энийг бүрдүүлэхийн тулд тэр газруудаар нь бид судалгаа хийсэн байдалтай байна да. Би танд ярилцлагынхаа эхэнд та сайхан хаварч гинөө гэсэн танаа 9 булаг сумынхны хувьд өвлжилт хэр байв? Хаваржилт юу н хэрхэн үргэлжилж байгаа вэ? Манайх нодны ерөөсө Говьалтай аймгийн хэмжээгээр ганц одоо сумж гангуу одоо сүүлийн одоо 60-аас 70 жилд үзээгүй юм 100 утсан. Ийм учраас манай нутаг дэвсгэрт бол одоо үндсэндээ ногооны гац их сайн байсан. Мал ихт харган орсон. Энэ утгаараа өнөөдрийг хүртэл манай одоо мал аж ахуй дээр байна. Надыг засалдар болсноос үед сүүлийн 2 жилд 30 мянган толгоогоор мал өсөж 5 төрөл дээр. Тэгээ энэ жил энэ амжилтаа бид нэр цагаан сарын босгон дээр дүгнэдэ. Ингээд дүгнээд манай сайн малчд маань одоо аймгийн хэмжээд 7 төрсөн. За сумын сайн малчин байна одоо 11 төрсөн. Мэтлэнгээр энэ амжилтууд ингээд харахаар манай агуулж сайн байна гэж бодож байна. За зүгээр яг нэгэнт цаг уурыг амьсгал цаг уурын агаар нэгэнт өнөөдөр застай байгаа. Зас ихтэй байгаа учраас бас жоохон манай Арагшаан тогт хүндрэлүүд бий. Тэгэхдээ энэ хүндрэлүүдийг бол манай малчид хаддан хичээлээ сайн базаасан, өвс хичээлээ базаасан. Тэгэж одоо нөгөө засуудтай болцгүй аймгийн тоонд орж байгаа учраас манай сумдад одоо үнгүү хичээл, үн хамдсан хичээл, үнгүү өвс хөрөх ажлууд явагдаж байгаа учраас одоо бас хаваржилт сайн байгаа. За дээр нь саяын 2 хоног дотор манай ажлын гишүүд хөдөөний 2 хувьд ажиллаад ирлээ. За манай Наран багт бол одоо Наран явар газар малчид нь их сайхан байна. За Арагшаан тогт бол нутаг уудантай ихтэй учраас жоохон засны дулаан ихтэй учраас тэндийг жоохон одоо хичээл хүрээ хөвсгөх тийм ажилтай болохоор өнөөдөр ямарсан зуудын байдал эхлэх байна. Таасаа хэллээ л дээ манай аймагт бас мал сүрэг маань 5 төрөл дээр өрсөн амжилттай үзүүллээ гэд. Ер нь ингээд мал аж ахуйн салбарын хөгжил дэвшлийг та бүхний ямар бодлоготой холбон тайлбарлах вэ? За нэгдүгээр асуудал нь малчдын өөрсдийнх нь одоо санаачлаар идэвхтэй. Хоёрдугаарт нь энэ жилийн авар болж байгаа малчдаас харахад малчид залуучсан байна. За өвгөд хөгшд маань малаа өвлүүлж өгөх эзэнтэй болсон байна.
За ер нь зүгээр мал аж ахуй дээр одоо түшгэлж өөрийнхөө амьдралыг дэвшүүлээ гэдэг хүмүүс олсон байна. Дээр нь авраг болж байгаа малчид маань залуу үеэ одоо халамжнаа хүмүүжүүлэх тэднийг одоо малжуулах ажил ихэ өгч. Дээр нь жижиг дунд үйлдвэр болон хөдөө аж ахуй одоо газар хөдөлмөрийн хэсэгтэй хамтарч одоо малжуулах төслүүдийг сүүлийн үед маш ихсэн. Одоо энэ нь бол одоо бодын малжуулах төсөл богийг малжуулах төсөл янз бүрийн төслүүд хийгдсэн учраас одоо энэ бас мал аж ахуй дээр хөгжих дэвшил бол сайн гарч ирж байна гэж. Энээс манай дээр бас газар тариалан байдаг. Нодон аймгийн авраг тариалж төрж ирсэн. Тэгэхээр манай 9 бол гэсэн бол бас тариаланчтай бас тариа тарьдаг, хүнсийн ногоо тарьдаг, хөлөмжүүдтэй. Хөлөмжин дээр одоо бид нар сүүлийн одоо 2 жил бол хөлөмжийн аж ахуй сайн хөгжүүлж байгаа. Энүүнтэй холбоотой жижиг дунд үйлдвэрийн зээлүүд, сум хөгжүүлэх сангийн зээлүүд гарч энэ зээлүүд маань бас амжилттай хэрэгжиж байгаа юм талууд байгаа учраас энэ дээр акцент гарч байна. Та сая сум хөгжүүлэх сангийн зээлийн тухай ярьлаа л да. Тэгэхээр 9 булаг сумын хувьд сум хөгжүүлэх сангаас зээл аваад үйлдвэр үйлчлэгээнд ашиглаад амжилттай явж байгаа ер нь хичнээн байгууллага аж ахуйн нэгж байна. За нийтийн 40 гаруй аж ахуйн нэгжүүд сумын хөгжүүлэх сангаас зээл авсан байдаг. За тэгээ юм сайнтай муутай л да. Гэхдээ ер нь ихэнх газрууд нь бол зээлээ эргүүлэн төлөөд төлсөн зээл нь хоримжлогдож дараагийн зээл бол хүнд очих учиртай. Дараагийн аж ахуйн нэгжүүдэд. Тэгэхээр манай 9 булаг сумын зээлээс одоо их сайхан гараагаа хэлсэн онцлог аж ахуйн нэгжүүд байна. Жишээлбэл таянгийн суурхай гэдэг. Одоо цагаан эдээгээрээ нийт гарсан. Жипс харуул гэж юм хийдэг болсон. Одоо тэр газар байна. За мөн одоо хурдан морины хэрэглэл нь чөдөр. За тэгэл ногт. Тэгэл имэйл, морин юу хэрэгтэй гэдэг. Энэ идлүүдийг сурган идлийг хийдэг сайхан аж ахуйн нэгж байна. За мөн одоо барилга хөнгөн үйлдвэр тоосох барилгын чиглэлийн засал чимэглэлийн компаниуд байна. Янз бүрийн үйлдвэр. Ер нь болж өгөхөөр 40 гаруй компани бол нэрлэнийг бол би тусахгүй л дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийг зөвхөн одоо зээлээр үйл ажиллагаагийн дэмжихээс гадна бас хамгийн тулгамдсан асуудал нь харахгүй борлуулалтын асуудал байдаг л да. Тэгэхээр борлуулалтын асуудлыг дэмжих тал дээр ямар бодлого явуулж байна? Сумаас борлуулалтаас дэмжих зорилгоор үзэгчлийн худалдаанууд намар хаврын гэдэг зөвлөдөөнд хийгдэг. Зүгээр сүүлийн одоо намрын худалдаагаар нэг үзэгчлийн худалдаа 3 хоног явхад 42 байгууллага оролцсон. Энэ дээр нэг өдөрт нэг 62 сая төгрөг нэг орлого олж гүйлгээ хийж байгаа жишээтэй. Тэгэхээр ер нь зүгээр бас төрөөс бодлогын дэмжиж энэ зохион байгуулалтын ажлууд хийгддэг бол бас орлого нь байгаа. Нэг хоёрдугаар яг бид нар өөрсдийн одоо борлуулах ажил дээр бүсийн болон одоо улсын уралдаан тэмцээлд оролцуулж маш олон шагнал авсан бүтээгдэхүүнүүд манайд байх. Тэгээ сая миний нөлөөлөдөг компаниуд бүгд одоо хилдэг бүтээлийн шагнал авчиж байна. Тэрээс гадна бас бид нар үзэгчлийн худалдаагаараа малын үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор бас үзэгчлийн худалдаа явуулдаг. Сайн буур, сайн бух, сайн азраг, сайн утас ухна гэдэг ингээд тэр бүгднийг амжилттай явуулдаг, үүнд ордог, бас борлуулдаг юм асуудал бас үзэгдээд байна. Энэ 2016 онд эрчимсэн мал аж ахуйгаа дэмжих, аж ахуйн нэгжүүдэд дэмжих тал дээр шинэ бодлогод юу байгаа вэ? За энэ бол одоо мал аж ахуй орны тухайд маш хэрэгтэй зүйл. Тэгээ энэнтэй холбоотой бид нар одоо хонин сүргийг одоо гатулстаас авчирсан тийм үйлдвэрлэлийг дэмжсэн торгон сүрэг хөдөөсөн газартаа туршиж байгаа. За энэ маань амжилттай явж байна. Хурган хэлбэрээр одоо 80 кг хүрнэ. Тэгээд одоо хурган хэлбэрээр нь бордоод тижээгээд тэгээд одоо цааш нь махны чиглэлээр одоо ашиглах, махны чиглэлээр ашиг олох юм юмнуудыг хийж байгаа. Дээр нь одоо сайн үйлдвэрийн үнээнүүдийг авчирч фермийн үйл ажиллагаанууд хийгдэж манай юмд. За энэ мөн Алтан хотын иргэдийг сүүгээр хангах. Түүний тэнд ажиллаж байгаа одоо сургууль цэцэрлэгүүдийг цагаан эдээ сүүгээр хангах. Ориг сүүгээр хангах ийм үйлдвэрийг дэмжиж байгаа юмуд байх. Дээр нь одоо туслах аж ахуй бол дахиад гахаа нөөцүүдийг дуусгаж олширч байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бас л эсвэн булгийн бодлогот мал аж ахуйн дунд хугацааны бодлогот бас би засвар болоод энийг оруулж бас хэрэгжүүлж явж байгаа.
Говьалтай аймгийн Бургастан бомтоор эхний экспортын махнууд саяхан одоо 2-7 хоногийн өмнө шахуу гараад эхэлсэн л дээ. Тэгэхээр 9 булаг сум өөрөө орс эрчимцэн мал аж ахуйгаа хөгжүүлэх гээд сая та хэлж ин л да. Нэг хоньны хураг одоо 80 кг байх жишээтэй гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ үйлдвэрийн хоньыг бий болгохын тулд мэдээж эрэг нөгөө үр төлийг нь эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр үр төлийг нь одоо оруулж ирэх тийм ээ. Энэ хэлтүүлгийн ажлуудыг зохион байгуулах гээд энэ ажлууд бас мэдээж иргэнлээдгүй их байдаг баг тийм ээ. Тийм энэ аж ахуйг мэргэжлийн байгууллага хөдөөчхөн газар тэрний хариуцдаг нөгөө үржлийн алба хийж гадаж хариуцж хийж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө анхан шатны үед явж байгаа учраас энэ намар одоо үр дүнг өгөх баг. Тэний дараа одоо та бүхэн бас ярилцах боломжтой байгаа л байна. Хоёулаа ярилцлага 9 булаг сум Алтай хотын хөгжил дэвшил рүү чиглүүлэе гэж бодож байна л да. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь Алтай хот өөрөө 9 булаг сум өөрөө Говьалтай аймгийн төв гэж явдаг тийм ээ. Энэ төв гэдэг утгаараа аймаг орон нутгийн иргэд бол мэдээж ирэг дэд бүтцэд холбогдсон зам тээврийн хувьд одоо зам харгуйн хувьд Улаанбаатар хоттой холбогдчихлоо. За дээрээс нь дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр юу хийж ийн мянган айлын орон сууц хөтөлбөр бас хэрэгжээд явж байгаа. Тийм. Ерөөсөө бид нар нөхөн сонгуулиар төр засгийн ажил авсан. Манайг тэнд одоо алдсан нам анх удаа орон нутгад олон түүхэндээ. Тэгээ эн чинь ерөөсөө сүүлийн 25 жилд Говьалтай аймагт алдсан нам нэг удаа ялав. Тэгээ энэ ялтыг авчаад энэс хойш бид юу харсан бэ гэхээр ерөөсөө сэтгэл байвал нутгаа яаж хөгжүүлэхийг харуулъя гэсэн зорилго тавьсан. Багаараа сайжлаа. Тэгээд сэтгэл гаргая. Ямар нэгэн сэтгэлээр одоо юу хийж болдгийг харуулъя гэдэг 2 жилд бол нэлээд зүйлийг хийсэн байна. Одоо Улаанбаатарт явж байгаа хүмүүс хэлж байна л да. Үнэхээр сүүлийн 2 жил Алтай хот өөр өнгөтэй болчихжээ. Нүүрөөс нь хөөгч болж гэж. Энэ бол бидний бодлого байсан. Сүүлийн 70 жилд одоо нэг 10 гаруй километр зам тавьсан бол бид нар 2 жилд бас 10 км зам тавьж чадсан. Энэ бол хөгжил байлаа. Сэтгэл байлаа. За дараа нь бид нэр хүмүүсийн одоо хоолоогоор дамждаг цэвэр өсний асуудлыг шийдсэн. Манай аймгийн засгийн дарга санаачилсан. Ингээд энэ бол одоо бас л сайн муу сайхан муу гэх хэрэгцээ таах мэдэж байгаа. Тэгээд гол манай иргэд бол энийг сайшааж талхажуулж явж. Ер нь дэлхийн нийтэд хотоороо цэвэр өсөө шийдсэн жишг байдаг. Энэ жишгийг Говьалтай аймагт шийдсэн. Ийм сайхан амжилт байна. За мянган айлын орон сууц гэдэг юм бид нар хөтөлбөр гаргаж ирж хийх хэрэгэлтэхтэй нэг л зүйлийг харсан. Энэ газар олголт энэ одоо байгууламж хотыг төлөвлөхдөө юу харддаг вэ гэхээр ерөөсөө ихлээр газрыг олгочхол тэгээд дараа нь тэрүүдэд тааруулсан одоо инженерийн шугамлж явд юм. Ийм нөхцөлийг бүрэн хаалъя гэд мянган айлын орон сууцыг хийхин тулд бид ихлээр газар дорох байгууламжийг инженерийн шугамлжийг шийдэж чадсан. Түүнийг дагсан одоо тэр мянган айлын орон сууцны бүх замыг хийж дууссан. За бүр хажуугаар нь явган хүний зам, дугуйн замтай шийдсэн. Тэнд цахилгааны асуудал энэ замуудын ажил хэдэн километр байгаа вэ? Энэ ойролцоогоор тойроод нэг 2.1 км зам байгаа. Тийм. Яг нэг тонн одоо дэрэг учраас би нарийн хэлж чадахгүй. Тэгээд энийг бол газар дээр нь очиж үзэх сайхан. Одоо ерөөсөө энэ бус орнууд болон одоо хөгжилтэй орнууд явж исэн. Гадаад хүртэл манай ауд хөрш явдаг вөхөр зэрэг эхлээд газраа өнжүүлээд дараа нь тариалаад ногоогоо тариалаад амраагаад дараа нь дэд үтсээ хийгээд тэгээд байшингаа барьдсан шүү дээ. Одоо манай Ирэний энэ урагшаах нотууд манай саадын гатуудаар бид их явж ирсэн. Тэгэхээр зэрэг энэ юмыг шинжлэлийг бол одоо Говьалтад гаргасан гэж хэлж байна. Энэ үнтэй холбоотой ер нь хот ямар байх ёстой байдаг юм төлөвлөлтөнд хийгдээд бид нар Алтай хотын ерөнхий төлөвлөгөө гэдгийг өгсөн. Тэгээ энэ ерөнхий төлөвлөгөөн дээр бол одоо ерөөсөө хаана юу байх бүх юм заач гэсэн. Хамгийн сүүлд нь 2030 он гэхэд ийм хот болох юм Алтай хот гэдэг юм төлөвлөлтийг гэтийн төлөвлөлтийг бодож аймаг хэрэгтэй болсон. Танай сумын хувьд бас хөдөөгийн 2 сумтай. Тэгээд ерөнхийдөө хотын нэг шалгуур үзүүлэлт бас энэ мал аж ахуйн салбарыг хотоос ангид байлгах гэдэг энэ бодлого бас хамт явдаг л да. Тэгэхээр Алтай сумын хувьд
мал аж ахуйг одоо хотоос гаргах эсвэл одоо хотын статустай болохын тулд ямар нэгэн байдлаар нөгөө ногоон байгууламжинд бол мал сүрэг арай нэг сөргөөр нөлөөлөд байдаг л да. Энэ тал дээр юу ямар бодлоо гэж. Тийм яг зөв хэлж байна. Ерөөсөө хотод мал барь гэдэг бол болохгүй асуудал. Засаглаар болоод анхны сахимжийг Алтай хотод мал болон одоо амтны тэжээвэр амтны байлахгүй гэсэн захирж байгаа гэсэн. Тэгээ энэ ажил дээр биелэхгүй байна. Яагаад тэгэхээр энэ нөгөө байх орчныг зааж өгч чадахгүй, байгаа орчин дээр нь асуудыг шийдэж чадахгүй болох энэ хэрэгждэг юм бил. Тэгэхээр сүүлд нь би юу гэж өөрөө ойлгосон гэдэг за энэ газар шийдмээр юм байна гэдэг ингээд малчны хороолын газар шийдсэн. За газар дээр шийдсэд дараагаар тэнд юу хэрэгтэй болох юм байна гэхээр өөрөөр тог хэрэгтэй болох юм. Янид Алтай хотын ажил байгаа учраас. Тэгэхээр тогныхын асуудлыг аймгийн иргэдийн төлөвчдийн хурлаар санд оруулаад 2017 оны одоо төсвөд суулгаад шийдсэн. За хотгийн асуудлыг мөн шийдсэн байна. Тэгэхээр одоо энэ хавраас ихтэй гэрэл захирахын очиж зэрэг хотгийн очиж чинь хүмүүс өөрсдөө хөрөнгөөр тэнд одоо мал аж ахуйгаа одоо байх зориултын ашаа сорж бидэд авчихна. Ингээд үндсэндээ энэ байх орчинд бүрдчих зэрэг бид шаардлага тавиад Алтай хотоос мал гарах. Тэгэхгүй бол яг түрүүн таны хэлдгээ одоо бид Алтай хотоо хөгжүүлэх гээд шинэ ногоон байгууламжууд бариад, цэцэрлэгжүүд бариад гоё юм хийхэд нөгөө мал нь байгаа учраас адилхан сөргөнөлөөр гараад байдаг. Тэгээ энийг бол хийх ёстой. Дээр нь одоо түүхийдийн цэг байна. За мал хөдөлтөд авах цэг байна. Мал нядлах цэгүүд байна. Энэ бүгдийг шийдэж бүх гаргалууд хийж байгаа гэж. Аха. 9 булаг сумын хувьд бас өөрөө 23,000 гаруй иргэнтэй юм байна. Төр оршин суугчтайгаа нийлээд. Тэгэхээр энд бол яах аргагүй бас хүнд чиглэсэн бодлого, хүнээ хөгжүүлэх тийм ээ. За ялангуяа бас энэ ерхий боловсролын сургуульд байгаа монголчууд бидний ирээдүй болсон хүүхд залуучуудыг сурч боловсроход нь дэмжихтэй тэдний хичээл номыг анхаарах байдал дээр сургуулийн орчинг шинжлэх тэр байдал дээр ер нь хэр анхаарч байгаа вэ? Энэ дээр сайн анхаарч байгаа. Манай аймаг сайн анхаарч байгаа. Би аймгийн иргэн хурлын төлөөлөгч тэрүүлчийн тухайд аймгийнхаа тэрүүлэгчдээр боловсролын дэд хөтөлбөр гэдэг нь батлуулсан. Энэ дэд хөтөлбөр нь ямар учиртай юм бэ гэхээр нэг л онцлог байна. Одоо жишээлбэл олимпиадад нэг хүүхэд бэлдээд улсад алтан медаль аваад тэр багшийн шагнадаг юм уурш бол манай нийгэмд байна шүү дээ. Тэр юу гэж харсан гэхээр бид нар нэг хүүхэд бишээ. Бүх хүүхдийг жиг сургасан багшийг л урамшуулъя гэдэг асуудал гарч ирсэн. Энэ урамшуулаа юу тавьсан гэхээр зэрэг зүгээр 62% хувь тавьсан. Хувьас дээш нь жиг сургасан багш нарыг урамшуулж байна. Ингээ урамшуулаад явна гэдэг нь юу гэхээр зэрэг нэг багшд нэг сайн сургасан нэг багшд 10 сая төгрөг. Тэгээд доош ховныхоо 5 сая, 3 сая гэдэг жилдээ. Ийм бодлон хэмжээний тавьж гисэн. За нөгөө талд нь одоо сургуулийн хүүхдийн сургалтыг одоо бий ч гэсэн чийж гэсэн ялгаа. Хүүхдэд анхаад өгнө. Айгуу сургууль дээр нэг удаа очиж үзээг байдیں۔ Тэнд эцэгчдийн зөвлөлийг дэмий байгуулад. За тэгээд тэр эцэгчүүд сурагчдын холбоог сайжруулад сургуультай нь холбоо. Тэгээд одоо эцэгчүүд нь 7 хоног бүр хичээлд нь суудаг байх гэж. Тэгэхийн тулд та шууд ажилдаа цалин хичээл аав. Тэр албан байгууллага дарагтай хэлэл би өнөөдөр хүүхдийнхаа ямар байж байгааг мэдмээр байна. Одоо энэ багшийнх нь одоо өргөжлөлийг үзмээр байна. Хүүхдийнхээ өөрийнхөө сурч байгаа юм ажилтан байна гэхийн тулд та санаа зовхон байхгүй байгууллагатай дарагт хэлээл цалинтай шилэг аваад очиад үзье. Гэдэг ийм хөтөлбөрүүдийг бид хийж гисэн. Тэгээд цааш нь зөндөө олон одоо дэмжих, багшлыг дэмжих, сургуулийг дэмжих ийм хөтөлбөр хийж гисэн учраас манай аймагт боловсролыг бол одоо маш сайн монгол хэлийг англи хэлийг алтайтай гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн л ихтэй болж байна. За эндээс бид нар маш олон багш нарыг гадаад явуулж эх орных нь хэлийг эх оронд нь үзүүлж англи хэлийг одоо гадаад орнуудад үзүүлсэн. Тэгээд яг хоо хөтөлбөрийн маань их амжилттай хийж байгаа юм хөтөлбөр чинь ингээд боловсролд бол маш зүйл хадгалж байгаа зэгээр манай сумын иргэдийн урлал дээр мөн дунд хугацааны бодлого маань ороод бас энэ асуудлууд чиглэгдсэн. Саяхан миний 9 бүлэг сумын засгийн нэрмж шагналууд шалгалтууд авагдаад тэгээд одоо сайн надад явж явах нааш нь
одоо багш нар суудсан засч ил дүүн гарч байгаа. Тэгэл ингээл одоо шалгалтууд аваад энэ холбоог нь сайжруулаад тэгэл ерөөсөө очролтгүй болгоё. Хэрүү яг тэгж чадахгүй шалгалтаараа тэгж чадахгүй багш нарыг бол одоо та хүнд байна, хэцүү байна. Одоо энэ хүний хүүхдэд тоглож болохгүй байна. Та ажиллагаа хариуцлага үүрээд одоо эндээс яваа гэдэг шалгалт тавьж хоёр талтай. Цэцэрлэгийн хувьд хариуцлагч болно тий. Цэцэрлэгийн хувьд за мөн эрүүл мэндийн салбарын хувьд та бүхэн хоёрын ярилцах хугацаа бас тусгаад байна л да. Тэгэхээр. Тэгэл одоо 5-40 гэдэг эрүүл мэндээр бол манайхан аймгийн хэмжээнд бол одоо нөгөө онцлогооны төхөөрөмжүүтэй том аппаратууд орсон газар аймаг шүү дээ. Одоо болсон хүчтэй бэлтгэж байна. Үнэхээр болсон хүчтэй тутагтай байд юм байна. Тэгэхээр энэ болсон хүчнүүдийг одоо төвлөрүүлж байгаа эрүүл мэндийн тал дээр бол манайх хязгаарч байгаа юм байна би. За цэцэрлэгийн тухайд бол бид нар бас энэ бодлогын хэмжээнд ажиллахыг хэрэгжүүлж байгаа. Дээр нь энэ жил орон нутгийн хөгжлийн сангаар одоо камерч болсон байна. Бүх цэцэрлэгүүд камертай болсон. Хүүхдээ одоо ямар нэгэн асуудал гарахад одоо тэр камерт бүгд бичигдэнэ. Энэ бол нэг дэвшил болсон. Тэгэл ер нь сургуулийн үндэсний хүүхдийн боловсролын асуудал дээр бол нэгэн анхаарч бодлогын хэмжээнд юмуд хийж байгаа юм даа. Таны хувьд зөвхөн 9 болог сумын засаг дарга төдийгүй аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч хүн байгаа. Тэгэхээр энэ одоо албан тушаалынхаа хувьд аймаг орон нутагта бодлогын төвшөнд ямар зүйлүүдийг тодорхойлж? Тийм сая миний яриад байгаа бодлогын төвшин л та. Тэгээ ер нь бид нар гарч ирсэн мөрийн хөтөлбөрөөр иргэдийн хурлаараа батлуулж аваад тэгэл үүссэн. Тэгэл одоо яриул цаг багтана. Хамгийн түрүүнд хийсэн юм юу гэхээр түрүүн би нэг цогцолтод өнгөрч юм нэг л ярьж байл. Тэр нь юу гэхээр зэрэг одоо хантаашруулын аймаг гэдэг. Тэгээд түүхийг зөв болгоё гэдээ бид нар эрдэмтдийг аваачаад. Эрдэмтдийн хилцүүлэг хийгээд, эрдэмтдийн хурал хийгээд, иргэдийн хурлаараа хийгээд говьалтай түүхийг зөв болгосон. Одоо бид нар чинь говьалт завхан аймаг 90 жилээ хийгээд нөгөө 4 аймгийн ууг аймгийн нэгэнд ороод байдаг. Говьалтай аймаг 70 жилээ хийгээд яваад. Тэгсэн мөртлөө нөгөө хантаашруу аймгийн хормойд нь амьдраад байдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө түүх нэг байхгүй. Тэгээ энэ түүхийг зөв болгохын тулд бид нар аймгийн иргэдийн хурлын одоо хурлаараа баталж 2017 онд 95 жил хог. Ингээд бид нар 4 аймгийн нэг тоонд орж ингэж явах. Ийм түүхийн шинжил, түүхийн үнэн зөвийг хийж гисэн. Тэгээд одоо цэвэр ус байна, дэд үтц байна, боловсрол байна. За сүүлийн үед хамгийн их яригдж байгаа бодлогын хэмжээний юм бол одоо сонсох ихэд алим хөтөлбөр. Алим хөтөлбөрийг бид нар тэргүүлжтэй хурлаараа батлуулж бас тавьж байгаа. Энэ юу гэхээр зэрэг зах зээл дээр нэг боломж олгоё гэж ард түмэндээ. Нэг ижил гараас нь гаргаж үзье. Энэ бол ерөөсөө айл бүрт нэг газар олгоё. Алимны. Тэр газрууд нь говьлтад бэлэн бай. Судалгаа нь хийгдэж байна. Тэгээд энэ бол шинэ юм биш. Та нар дуулж ирсэн байх одоо Чулуун хөдөлмөрийн баатар одоо хөө баатар гэдэг ярьдаг шүү дээ. Манай говьлтад алим урагтай одоо 50 жил болж байна. Нөгөө наатлын явцсан одоо тэр 50 жил ургасан алимныхаа модоос өнөөдөр хүртэл алим хурааж чадчих байна. Тэгэхээр зэрэг энэ говьлтын нутагт бол алим ургах үнэн одоо бүрэн үндэслэлтэй. Энэ бол одоо хүн санаачтай шинээр хийгээд байгаа юм биш. Тэгээд манай бодлого юу гэхээр зэрэг говьлтайг ангаа зогсохгүй Монгол улсыг алимны хэрэгцээг хангах гэж. Энэ хангахад айл бүртээ ингээд тэгшин газар тэр юм төгрөг юу нэг газрыг одоо айл бүртээ тэнд моднуудыг олгоод ингээд явхад за тэгээд бас сайнтай муутай юм бий л дээ. Зарим чадахгүй. Тэгээд одоо гараас эхлэхэд зүгээр бидний хийсэн тооцоогоор жилд нэг айл 45-аас 60 сая төгрөг ашигтай байна. Тийм тооцоо гарч байгаа байл. Тэгээд ингээд бодохоор зэрэг одоо говьлтай шууд баян байх, хөдөлмөртэй байх, ажлын байртай байх, тийм ээ, тав тухтай амьдрах. Ингээд энэ орчингуудыг бүрдүүлэх хэдийн хөтөлбөрийг бас аймаг дээр хийсэн юм. Зүгээр цаг байгаа учраас би ганц л хөтөлбөр ярьлаа шүү дээ. За баярлалаа танд. Бидний ярилцах хугацаа энэ түрүү дуусч байна. Бидний урилгаар манай студид ирсэн танд баярлалаа. За танд танай хамт олонд амжилт. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн зочны ярилцлагад анхаарал хандуулсан танд баярлалаа. Маргааш өнөөдрийн зочны ярилцлагаар эргэн уулзлаа баяртай.